Орой минь үзэгчдээ амралтын өдрөө ая дахтай сайхан өнгөрүүлж гэнэ үү? Анализ хөтөлбөрийн ээлж дугаар тав хүндээ хүрэхэд бэлэн боллоо. Ардчилсан намын зарим шаад нар арай л дэндүү улаачуудаа гэсэн ийм эмзэглэл улс төрийн хүрээ болон иргэдийн дунд өнөөдөр энэ 7 хоногт үүслээ. Учир юу вэ гэхээр тухайлбал аж үйлдвэрийн сайд Тувааны улсын хурл руу өргөн барьж орж ирсэн хэд хэдэн хуулийн хуудуутай асуудлууд сөхөөгдөж тэрхэн ер нь Монгол улсын эрх ашигын төлөө яваад байна уу? Аль эсвэл бүгд найрамдах Хятад ард улс Оросын холбооны улсын тэр засгийн газраас тулгаж байгаа асуудлуудыг урдаа барьж алхаад байна уу гэсэн ийм асуултын тэмдэг яхаар урган гарсан юм а. Учир нь юу гэвэл хоёр хөршийн эрх ашигт дэндүү үйлчилсэн хуулийн төслүүд орж ирлээ гэдэг ийм шүүмжлүүдийг бол яхаарахгүй улсын хурлын гишүүд гаргаж ирлээ. Ардчилсан Монгол улсын хувьд бол парламентаас шийдвэрээ гаргаад явах ёстой. Гэтэл засгийн газар хоорондын хилэлцээр гэсэн нэрийн дор за өнөөдөр хөгжин төгөлдөр байгаа хуулиа өөрчлөх эсвэл тэр засгийн газар хийсэн хилцээрийнхээ талд оруулж нөгөө талаасаа нэг талдаа хэтэрхий давуу байдлыг бий болгосон ийм зохицуултуудыг оруулах гэж явж байгаа нь бол яхааргүй ардчилсан Монгол улсын хувьд асуудал байна. Ийм учраас засгийн газар их хурлынхаа дээр гарцсан юм биш үү гэсэн ийм яриа хөөрөө бас гарах үндслэл боллоо гэж ингэж үзэж болох юм. За тухайлбал тэр дундаа нисхийн гол асуудал болж байгаа шатхууны асуудлыг бол сөхөж ярьж явах шиг байна. Юу вэ гэхээр бас агаарын хөлгийн шатхуун нийлүүлэх энэ гэрээ хэлцлийг бол дахин шинжлэх. За Чингис хаан олон улсын нисэх буудлын дээр бол Монголын төрийн өмчөд болон Оросын төрийн өмчөд компаниуд хамтарсан компани байгуулах хэлбэрээр тэнд агаарын хөлгийн шатхуун нийлүүлэх асуудлыг бол хариуцах 20 жилийн хугацаанд энэ асуудлыг бол бие даан давуу эрхтэйгээр эдлэх гэсэн ийм зохицуултыг бол засгийн газар хоорондын хилцээрээр байгуулна гэсэн ийм зүйл яригдж байна. Заавал төр энэ бизнес рүү шууд орж хутгалдах гээд яагаад байгаа юм бэ гэсэн ийм асуулт гарч байгаа юм. Нөгөө талаасаа бол өнгөрсөн хугацаанд яг энэ бизнестээр бол Ананд Базар гэдэг улс төрчийн хамаарал бүхий компани бол давуу эрхтэй явж ирсэн гэдэг ийм шүүмжлэл бол нэг хэсэг хүмүүсийн дунд байдаг. Тэгээ энийг салгах чинь гэх нэрийдлэр Оросын холбооны улсад хэд давуу байдал олгоод за Монголын төрж гисэн тодорхой хувь эзэмсэн гэдэг нэрээр ингээд төр хутгалдсан ийм зүйл рүү орох чинь бол гэдэг ийм яриа бол гарч байгаа нь яхаарахгүй анхаарал татж байгаа маа. За тэгээ ер нь бол Монгол улсын агаарын хөлгийн шатхуун бол жил ирэх тусам өсөж нэмэгдэж байгаа. Тухайлбал 2021 онд бол 27870 гаруй ийм тонныг бол хэрэгжилжсэн бол 22 онд 38490 орчим тонныг бол хэрэгжилжсэн. За 2023 онд 61700 орчим тонн шатхуун хэрэгжилжсэн бол 2024 онд 82000 тонн шатхууныг бол агаарын хөлгийн шатхуун хэлбэрээр хэрэгжилж байсан юм байна. Тэгэд энэ нь бол 2025 онд ч гэсэн өснө гэсэн ийм үзүүлэлтүүд ажиглагдж байна. Тэгээ ер нь бол 2021-ээс 2025 оны хооронд хараад үзэх юм бол нэг 60 гаруй хувиар бол шатхуун хэрэглээ бол өсчихсөн ийм дүр зурагтай байгаа. Тэгэд энэ өсөлтийг одоо байнгын энэ бэлэн бүтээгдэхүүнээ борлуулах сувг байна гэсэн ийм харцаар бол Оросын холбооны улсын Ороснефть компани харчуудаа гэсэн ийм хардлага бас явж байна. Тийм ч учраас өмнө нь ярьж байсан нөгөө 100 шатхуун түгээх станц гэдэг энэ яриагаа зүсийг нь хувиргаад дахиад Чингис хаан олон улсын нисэх буудлын агаарын хөлгийн шатхуун нийлүүлэх ийм хилцээр болгоод оруулаад ирлээ гэсэн ийм шүүмжлэл бол яхаарахгүй байгаа юм. Нөгөө талаас 2028 онд Монгол улсын хувьд газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтанд орж өөрсдөө дотооддоо шатхуунаа үйлдвэрлэж эхлэх ийм зүр зурагтай байгаа. Гэтэл энийг нь угтаад 20 жилийн хугацаатай агаарын хөлгийн буюу бас нийт найдвартай нийлүүлэх ёстой энэ шатхууныг нь зах зээлийг Оросын холбооны улс атгаад авъя гэсэн ийм одоо атгах санаа байгаа юм биш үсттэй. Энэнд нь энэ Туваан сайд орчихсон явж байгаа юм биш үсттэй гэсэн ийм болгоомжлол хардлага зарим нэг улс төрчдөөс гарч ах шиг байна. Яхаарахгүй гарахаас ч өөр аргагүй нөхцөл байдал руу орж байна л да. Яагаад гэхээр энэ хилэлцээр яг хэнд ашигтай юм бэ гэдэг асуултууд урган гарч байгаа. Тухайлбал талуудын эрх хүрхий байгууллагууд Монгол улсын Чингис хаан олон улсын нисэх онгоцны зохицлбарын дэд бүтцийг удирдах болон ашиглах хамтарсан компани байгуулна гэж. Энэ эрчим соёл гэдэг төрийн өмчөд Монголын талаас бол орно. За нөгөө талаас Оросын холбооны улсын талаас бас компани ороод ингээд 50% нь эзэмшээд энэ дээр бол компани бол байгуулна. Энэ компани нь давуу эрхтэй. Давуу эрхийг бол дотоодын аж ахуйн нэгжүүдээс хамаагүй давуу эрх хэрэглэнэ. За маргаа үүслэхэд Оросын холбооны улсын шүүх арбитраар шийднэ ч гэдэг юм уу. Иймэрхүү нэг юм хэд нэг талтай давуу байдлыг олгосон юм явж байгаа. За нөгөө талд нь хамтарсан компани Чингис хаан нисэх буудал агаарын хөлгийн төлшийг тасралтгүй доктортой саадгүй нийлүүлнэ гэж. Одоо ч гэсэн иймэрхүү зохицуултууд байгаад байгаа л гэдэг. Яагаад нэг аж ахуйн нэгжээс авах гээд бүр нөгөө улсын хараад болох гээд байгаа юм бэ гэдэг ийм л хардлага бол
олон нийтийн дунд ч явж байна, улс төрчдийн дунд ч гарч байгаа нь яхахгүй анхааралтай. Тэгээ хамтарсан компанид агаарын хөдөлгөөний төлөв нийлүүлэх ажлыг Оросын талын итгэмжлэгдсэн байгууллага хэрэгжүүлнэ гэж тийм. Оросын талын итгэмжлэгдсэн байгууллага хэрэгжүүлнэ гэдэг. Ингээ бас давуу байдлыг нь олгоод өгчихсөн. Чингис хаан нисэх бод агаарын хөдөлгөөний төлөв худалдах, нийлүүлэх энэ хадгалах бүх зохицуултууд бол хамтарсан компанийнхаа хүрээнд явнаач гэдэг юм уу. Ингээд ерөнхийдөө бол заавал нэг ийм хоёр улсын төр ингээд нийлээл тэн дээр бүх хяналтаа тогтоогоод ингээд явах гээд байгаа юм шиг нэг ийм дүр зураг энэ хамтарсан гэрээн дээр бол ажиглагдаж байгаа. За Монголын тулд хамтарсан компани үйл ажиллагаанд Монгол улсын дотоодын зах зээл, газрын тосны бүтээгдэхүүн борлуулах үйл ажиллагааг зохицуулсан хууль тогтоомжийн дагуу тогтоосон хязгаарлалтууд үйлчлэх байх асуудлыг хангана гэж ингэж ярьж байгаа байхгүй. Нэг үгээр хэлэх юм бол нөгөө дотоодын газрын тосны үйлдвэр ашиглалтанд орсны дараагаар бас энэ чинь нэг юм шууд дотоодоос бүх шатхууныг аваад явчихгүй. Тодорхой хэмжээний яриа хэлцээр хийнэ. Давуу эрхүүдийг нөгөө энэ компани нь эзэмшээд явнаач гэдэг юм уу. Иймэрхүү асуудлууд бол урган гарчих. Оросын талын итгэмжлэгдсэн байгууллагад зохицлборыг ашиглахад шаардлагатай зөвшөөрлийн баримт бичиг, лиценз болон бусад баримт бичгийг бол саадгүй болгоно. Саадгүй болгоно. За зохицлборын удирдлага ашиглалт хөгжүүлэлттэй холбоотой үйл ажиллагааны хүрээнд Оросын талын итгэмжлэгдсэн байгууллага болон түүний туслан гүйцэтгэгч байгууллагын албан хаагчид Монгол улсын хилээр нэвтрэх гарах Монгол улсын нутаг дэвсгэрт оршин суух ажлын нөхцөлийг бол бүрдүүлж өгнө. Ерөөсөө Оросын холбооны улсын компани ямар давуу талууд эзэмших юм бэ? Ямар боломжуудыг ашиглах юм бэ? Яаж давуу байдлуудыг өөрсдөө бий болгох юм бэ гэсэн бааханд норшсон тоочсон ийм л бичгүүдийг бол оруулаад ирлээ гэдэг ийм шүүмжил гарч байгаа. Тэгээд энэ бол нэг талаасаа хилэлцээр биш ээ. Энэ бол хилэлцээр биш. Зүгээр л тулгын шаардлагат байна. Тулгын шаардлагат байна. Хитрхи нэг тал нь давуу эрхийг эдэлсэн, нөгөө тал нь хит эрх байхгүй, үүрэг хүлээчихсэн ийм тулгын шаардлагат байна. Ийм хилэлцээр гэж юу байсан юм бэ? Ийм хамтын ажиллагаа гэж юу байсан юм бэ гэдэг ийм шүүмжил бол гарч байна. Нөгөө талаасаа ингээд засгийн газраас улсын хуралтай зөвшөлдөх, байнгын ороотой зөвшөлдсөхгүй оруулаад ирсэн. Гэтэл энэ хэрвээ улсын хурал нь ам бүхтэй ингээд байгаагүй бол өнөөдөр шууд л засгийн газраас нэг засгийн газрын ардсан намаас томилогдсон Туван гэдэг сайд нь шууд цаашаа авчаал туучхан л дээ. Ийм л эрсдэл байгаа юм байна шүү гэдгийг энэ удаагийн үйл явдлууд харууллаа. Тэгээ зарим нэг гишүүдийн яриаг хамтдаа сонсъё. Ажил хийж байгаа нэртэй ийм тулгалтуудыг одоо оруулж ирдэг болмоор байна. Хилцээр гэдэг чинь өөрөө ийм текст заавал байх ёстой юм байна гэж биш. Ийм Монгол улсад давуу байдлыг бид нар олж авахын төлөө ингэж хилцээр хийгээд ийм зүйлийг орууллаа гэдэг болохоос биш. Олон улсын ямар одоо загвар гэрээнүүд дээр нэг юм байд юм бэлээ гэд. Би сайдаа таны яг энэ зүйл үнэхээр харамсаж шүү. Энэ хилцээр хийгээгүй шүү дээ. Танайхаа ажиллаагүй шүү дээ. Би энэ засгийн газрын төвшин дээр хөөцөө дотоод хэргийн амьд ажиллаж байхдаа энэ урааны хилцээрийг танарт бэлэн болгоод тавьж ийсэн. Нямбатар сайдын үед. Ганц мод гашуун сухатын хилцээрийг ямар нөхцөлтэй тавьж ийснийг та мэдэн дээ. Одоо яаж батлуулснаа та мэднэ. Энэ орой арай хитрхи биш үү? Аж ахуйн юмыг аж ахуйн төвшөнд нь шийдэж чадахгүй улсын хурал дээр одоо ингэж нэг юм сонин нөхцөл байдлууд түлхэж оруулж ирээд зах зээлээ юм хаагаад ямар ч өрсөлдөөнгүй болгоод ийм зүйлүүд орж ирж байгаад бол зүгээр бодлогын хувьд бол ч юм уу энэ одоо цаашдын зүгээр жишгийн хувьд бол жоохон гайхал төрүүлээд байна. Тэгээд нэг 2022 онд штэ нэг ийм бас л яг энэ онгоцны түвштэй холбоотой асуудал орж ирсэн байхгүй юу? Мэрэг Ван гэдэг нэг хувийн компани хийдэг байсныг тикет үнэтэй болгож байна гэдэг. Тэр нь ч бас үнэн байсан. Ингээд төрийн өмчийн Эвчэс гэдэг компани хийя. Ингэх юм бол одоо болох гээд байна үзүүлээд өгнө л гэсэн. Яг болсон баг. Тэгээ одоо 100% төрийн өмчийн компаниар нийлүүлдэг болонгуудаа араас нь ингээд одоо 20 жилийн гэрээгээр ингээд төгжиж авах юм ороод ирлээ л дээ. Бас энэ дэлхийд дахин чинь ингээд бас геополитикийн бужигнсан бие биенийгээ тарифаарч тэгээ бас хоригоорч ингээд чангалсан нөхцөл байдалтай байгаа байхгүй юу. Тэгэхээр хойд төршөөс маань орж ирж байгаа энэ агаарын хөлгийн одоо шатхуунаар 3 дахь хөрсийн онгоцнуудыг үгүй ядчил одоо нөгөө манай инхийг сахиулагчдыг тээвэрлэх онгоцыг цэнгэлэх мэнгэлэхтэр хориг саад гэх юм байхгүй үстэй. Хэтэрхийл ингээд нэг талыг барьсан эрх тэгш гэрээ биш нэг талын нэг юм тулгын шаардлагын баримт бичгэл одоо яг зүү ёсоор харагдаад маргаан гарвал Оросын арбитраар шийднэ. Ерөөсө бүх зүйл энд манай талын эрх шиг гэдэг юм үнэндээ баг нэг ч юм алга энэ дээр. Орос Монголын хамтарсан олон компаниуд байгаа. Одоо жишээл Монголын төмөр зам гэдэг компаниуд бид нар төмөр замаа огтлох гээд огтлж чадахгүй байгаа шүү дээ. Нөгөө Оросын талаас нь 49% эзэмшигчээсээ зөвшөөрөл авах гээд авч чадахгүй явж байгаа шүү. Тэгээд дахиад ийм нэг Оросын компани байгуулах гэж байгаа юм байна. Би Оросын эсрэг үзэлтэн биш. Зүгээр эх орныхон төлөө
аль болох олон их усүрээс аюулгүй байдлынхаа та бүгд маань бас сэтгэж ажилласаа гэж хүсэж байгаа. Тийм учраас одоо онгоцны төлшин дээр та бүгд маань олон их усүрээс дээр нь хувийн хвшлэрээ дамжуулж төрийн ямар нэгэн тийм гар оролцохгүйгээр энэ ажлыг уян хатан зохион байгуулах талаас нь бас анхаарч өгөөсэй гэж хүсэж байна. Тэгээ бид нар мартааг байгаа шүү дээ. Одоо бас хэдэн онд ч лээ дээр жил Роснефть ерөөсөө энэ нөгөө бензиний зах зээлд ормоор 100 колон кентэргээл бас нэг бөө хилэн болсон. Тэгэхээр энэ агаарын хөлгийн төлшчин бол хувийн хвшил явж хагаад ер нь энэ онцгой нөхцөл байдал юм байна, болохгүй юм байна гингүүтээ төрийн компани оролцож байгаа юм байна. За энэ төрийн компани Роснефтьтэй хамтарсан компани байгуулаад жижиглэнгийн зах зээл дээр хамтарсан үйл ажиллагаа явуулах юм байна. За 5 жилийн дараа та нар дахиж орж ирэнгүүтээ за одоо ер нь энэ нөгөө бензиний асуудал чинь бас болохоо байлаа гэд ингээд яачих гэсэн тийм болгоомжл бол яа харахгүй төрж ийна. Тэгэхээр Туван сайдаа би бол таныг бас ажил хийх гээд байгаа ирмэлцэж байгааг ойлгож байна. Одоо бас энэ зарим зүйл чинь үнэхээр та бол бас нэг усын хурлын эдийг нэг юм нэг уяач сэтгэхгүйгээр нэг аргалчт юм аа. Эднүрийг би бол нэг бүлэг бүлгээр нь уяад найрчна гэж бодоод байна. Одоо үгүй шүү дээ. Юм нь жоох ажил хэрэг чандалтай. Хилцээр хийгээгүй шүү дээ энэ чинь. Монголын эрх ашигыг хамгаалсан юм нэг ширхч алгагүй шүү дээ. Бид тэр чигтээ үүрэг хүлээсэн байна. Тэр чигтээ бүтээн байгуулж байгаа нефтийн үйлдвэрүүдийн бараа хөтөөгдхийн борлуулах орон зай зах зээл алдсан биш үү? Жижиглэнгийн зах зээл рүү орж ирэхэд бэлэн болцсон биш үү? Ийм зүйлүүдийг оруулж ирчээд гэхдээ энийг одоо жоохон бас бодолцоорой. Та бас дүрдээ хэд итгээд байх шиг байна. Ажил хийж байгаа ганц сайд энэ төргээд. Одоо болон заяа ядаж хилцээрээ хийчээд асуудлаа ярьдаг болчиход яамаа. Улсын хурлын гишүүд бол энэ асуудал дээр үнэхээр шүүмжлэлтэй хандаж байгаа. Шүүмжлэлтэй хандаж байгаа. Гэхдээ эцсийн мөчид зарим байнгын хороод бол энийг дэмжээ яваад байгаа нь бол их анхаарал татаад байгаа. Их сонирхолтой. Нөгөө талаас энэ шатхууны хилэлцээр гэдэг бол Монгол улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Оросын холбооны улс гэсэн хоёр улсаас аль нэг бүтээгдэхүүнээр хитрхи хараад байхгүй байх бодлогыг бол барих юм бол илүү уг нь бол хэрэгтэй байна. Өнөөдөр Монгол улсад давуу байдлыг өгөхгүйгээр энэ хоёр улс ямар нэгэн байдлаар тодорхой хэмжээнд хяналттай байлгах гэсэн орлогуудыг бол байн гаргадаг. Тэр гаргаж байгаа дээр нь бол манай улс төрчид маань няхууртай хандаж асуудлыг улс хууртай, улс орны эрх ашигтай нийцүүлсэн хэлбэрээр явуулах ёстой юм л да. Гэтэл энэ агаарын хөлгийн шатхууны илэрхийлэх энэ асуудал нь бол хитрхи нэг талдаа давуу байдлыг бий болгочлаа гэдэг ийм зүйлийг ярьж байна. Тухайлбал зохицлыг ашиглах хөгжүүлэх шаардлагатай параметрал, барилга угсрал, техник болон тоног төхөөрөмжийг Монгол, Оросын улсын хилээр нэвтрүүлэхэд гайлын хэлбэрчилсан гормоор ажиллана гэж. За энэ бол болж байгаа. Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа хөгжүүлэхтэй холбоотой төлбөр тэр дундаа Оросын төлөв итгэмжлэгдсэн байгууллагад оруулсан хөрөнгө оруулалтыг нь хураан авсны нөхөн төлбөрийг Монгол улсын нөхцөл дэвсгэрээс саадгүй шилжүүлнэ гэж. Энэ жил нөгөө олон улсад дайн бусад асуудлаас болоод янз бүрийн нөгөө юм нь хаагдаад байгаа ийм нэрслэлээс л өөрсдөө бүрэн хамгаалчихсан ийм л зүйл юм шиг. Монголын тал төлбөр тооцоог таг тухайд нь шууд хийнэ гэж яах шиг. Тэгээ ер нь энэхүү хилцээрд бол гар үсэг тус өдрөөс хойш ер нь бүрэн хүчин төгөлдөр хэрэгжээд явна. Гэтэл ингээд ер нь энэ хилцээр бол нэг хитрхи нэг талыг давуу байдлуудыг бол дэндүү ихээр гаргаад өчгсөн. Ийм л юмнууд байгаа даа юм л та. Тэгээд Оросын холбооны улсын зүгээс бол Монгол улсын энэ шатхууны борлуулалт энэ шатхууны асуудал дээр бол байнгын эрх ашигаа илэрхийлсээр ирсэн. Тухайлбал 100 ширхэг шатхуун түгээх станц байгуулъя гэдэг ийм саналыг хүртэл тавьж байлаа. Оросын холбооны улстай Монгол улсын хэд хэдэн аж ахуйн нэгжүүд шатхуун худалдан авах, импортлон оруулж ирэх энэ яриа хэлцээрийг хийгээд ингээ явдаг. Мэдээж хэрэг өнөөдөр бол Монгол улсын шатхууны импортын 98% орчим хувь нь бол Оросын холбооны улсаас шууд хамааралтай байна. Агаарын хөлгийн шатхууны бол 100% нь бол Оросын холбооны улсаас хамааралтай. Гэхдээ хамааралтай гээд хувийн аж ахуйн нэгжүүдэд оруулж ирдэг энэ ажил руу төр нь Оросын холбооны улсын төртэй хамтраад компани байгуулад гүгээд орох нь өөрөө зөв зохистой алхам мөн үү гэдэг ийм асуулт урган гарч байгаа. Яагаад гэхээр хувийн аж ахуйн нэгжүүдээс булааж авч ажиллах гэдэг энэ төрийн асуудал юундаа байна вэ? Үнэхээр хамтарсан компани байгуулах гэж байгаа бол хоёр улсын хувийн компаниуд нь хамтраад асуудалд тендер хэлбэрээр ороод ингээд явуул болж байгаа. Түүнээс хоёр улсын төр нийлчээд компани байгуулад нөгөө арчилсан зарчимч хаана байна?
Монгол улс ардчилсан зарчмаар чөлөө зах зээлийн эдийн засгаар хөгжүүлнэ гэд үндсэн хуулийн дээр тунхаглаад өгчихсөн. Гэтэл бүх зүйл рүү төр ороод төр одоо талах худалдах дээр хүртэл торж ирээд. Энэ арай хэрэг сэтэрлээ. Тийм учраас төрийн энэ оролцоог хазаарлах, төрийн энэ оролцоог бага тодорхой хэмжээнд бол хязгаарлах ёстой байтал эсэргээрээ ингээд бүх юм руу төр нь ороод тэгээ орж байгаагаа нэг улс төрчийн бизнесээс холд хөндөрлөх гэж байгаамаа гэсэн ийм нэг өнгөцгөн байдлаар эргээд нөгөөдхийн том зургаар нь харах юм бол цаана маш том эрсдлийг дагуулж байгаа. Тэр дундаа 2028 онд Монгол улсын газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтанд ороод Монгол улс дотоодоо шатхуунаа үйлдвэрлээд эхлэхэд нийлүүлэх найдвартай газрууд нь ингээд гадныхных болчихсон байх юм бол нөгөө шатхууны үйлдвэр чинь ашигтай ажиллаж чадах уу? Бид дотоодынхоо хэрэгцээг 100% дотоодын үйлдвэрээс хангахын төлөө энэ үйлдвэрийг барьж байгаа хэдэн жил хэдэн тэрбум долларын өрөнд ороод барьж байгаа. Гэтэл эргээд нөгөө үйлдвэрийнхээ борлуулах цэгийг амьд ажиллах суцыг нь хаах гээд ингээд явж байгаа тувaan сайдаас бол яхаар басамар л байгаа юм л та. Тэгээ энэ бол нэлээд эргэлзээтэй ийм хэлэлцээр байна гэдгийг дахин хэлье. Анализ хөтөлбөр эхэндээ хэлсэн. Энэ ардчилсан намын за тувaan сайдын хувьд яагаад ийм хуулиудын төслүүдийг оруулаад ирвэ гэж. Үүний нэг нь нөгөө биржийн тухай хуулинд өөрчлөлт оруулах ийм юу юм. Энэ бол нөгөө нүүрсний борлуулалттай холбоотой л доо. 2025 он гарсаар Монгол улсын нүүрсний борлуулалт бол шууд унчихсан. Энэ нь бол Монгол улсын дотоод нөхцөл байдлаас илүүтэй гадаад хүчин зүйлүүд бол нэлээд өндөр нөлөөтэй байна. Тухайлбал Оросын бүгд найрамдах Хятад ард улс Америк нэгдсэн улс хоёрын хооронд үүссэн худалдааны дай. Америк нэгдсэн улсын бусад улсуудтай хийж байгаа худалдааны хилцээрүүд нь бүгд найрамдах Хятад ард улсын бас үйлдвэрлэл худалдаан дээр бол нэлээд өөрчлөлтүүдийг дөргөлтийг авчирч байна. Өмнө нь Америк нэгдсэн улс Трамп ерөнхийлөгчийн үед бол бас яг энэ худалдааны асуудал ярихад бүгд найрамдах Хятад ард улс бол тодорхой буултуудыг хийжсэн. Харин энэ удаа бол буултуудыг хийхгүйгээр сөрөг довтлогоонуудыг явуулж байна. Тэгэхээр энэ бол эргээд яг Монгол улсын эдийн засагт бол нэлээд хүн тусах ийм эрсдэл рүү оруулаад ирлээ. Тэгээ энэний илэрхийлэл нь бол одоо өнгөрсөн хугацааны 3 сарын нүүрсний борлуулалт байгаа юм л да. Тэгээ Монгол улс бол нэг 10 сая орчим тонн нүүрсийг хил дээр авчирсан зарж чадахгүй байна л гэдэг ийм юм яригадаад. Тэнгүүд л одоо баартерд ерөөсөө юмыг баартерч гэдэг л ийм юм руу л оруулаад ирлээ л те. Тэгээ өмнөхөөсөө яагаад дуршлах суудгүй юм бэ? Яагаад өмнөхөөсөө хаширдгүй юм бэ гэдэг ийм асуулт гэж. Учир нь юу вэ гэхээр бид өмнө нь нүүрсээ төрүүлж бартер хийгээд тэгээ тэрийг олон жилийн турш төлсөн гашуун түүхтэй 40 ам доллараар нүүрсээ зарж исэн. 20 эдхэн ам доллараар нүүрсээ бартардаа зарж исэн ийм тохиолдлууд бидэнд байгаа. Гэтэл саяхан өнгөрсөн онд 100 гаруй ам доллараар бид нүүрсээ зарж исэн. Энэ оны төсөв дээр 105 ам доллараар 1 сая тонн нүүрсийг зарна гэдэг ингээд өөдрөг төсөөлчихсөн. Одоо нэг 80 орчим ам доллараар зарж байна. Биржийн худалдаа явахгүй байна. Биржийн худалдаа явахгүй байгаа учраас бүгдөө бартер руу орё гэж салбар хариуцсан сайд нь хуулийн төс санаачлаа ороод ирж байна. Тэгээ яаралтай гормоор энийг хилэлцъя гэдэг. Яг юу гэсэн үг вэ? Энэ бол яхахгүй анхаарал татж байгаа ийм сэдв болоод байна. Өнөөдрийн байдлаар 5 толгой бүлэг орд төр 5 сая тонн нүүрс гаргачаад байгаа. 4.3 сая тонн нүүрс гацчихсан байж байна. Ийм учраас энийг бид нар борлуулахын тулд биржийн худалдаагаа бартер болгоё гэдэг ийм зүйлийг л яриад их юм. Гэтэл гишүүдийн зүгээс бол энэ биш байна. Энэ бол хэтэрхий бүгд найрамдах Хятад ард улсыг ботсон Монгол улс өөрсдийгөө ботоогүй шийдвэр байна гэсэн ийм зүйлийг ярьж тодорхой хэмжээний эсэргүүцлүүдийг бол улсын хурлын гишүүд гаргалаа л та. Тэр нүүрсний хулгайтаа тэмцэх шийдэл нь өөрөө энэ уулуургаан бүтээгдэхүүний биржийн тухай л байсан. 8 жил гацаад явдггүй хууль 2-7 хоногийн дотор батлагдчихсэн. За миний хувьд өөрөө дизайнер ажиллаж байхдаа энэ хуулийг улсын хурал дээр яг асуултанд нь хариулаад тухайн үед ингэж батлуулж ирсэн. За энэ хууль тэгээ хэр үр дүнтэй болсон юм бэ? 2023 оноос 2025 оны 2 сарын тоогоор
16.9 их 80 төгрөгийн арилжаа хийгдсэн байна. 16.9 их 80 төгрөгийн арилжаа. Тэр бирж дээр зарагдсан бүтээгдэхүүнүүдийн анхны үн мөн одоо арилжаалагдсан үнийн зөрүүгөөс 1.3 их 80 төгрөгийн нэмэлт орлого олсон байна. Тэгэхээр ер нь бол энэ хууль маш амжилттай явсан. Нүүрсний хулгайтаа тэмцсэн гол шийдэл энэ өөрөө байсан. Тэгээ өнөөдөр ингээд нэмэлт өөрчлөлт орж ирж байна. Энэ дээр олон маш том асуудалтай зүйлүүд байна ш. Дараагийн нүүрсний хулгай гаргаж ирэх орон зай энэ хуулийн өөрчлөлтөөр орж ирж байгаа гэдгийг сануул. Нөгөө нэг алдартай жигсчээс нь устдаа яриа жигсчээс нь оптекээ хийчих. Хоёрдугаарт нь зүгээр оптек хийх биш. Энийг одоо энэ хуулийн 13 доор нь байна. Хэд дээр нь байсан бэ? Энийг шууд одоо энгийн хэлээр бол бартерийн худалдаа хийчих. Бүр оптек хийхдээ мөнгө дүнгээр хийхгүй юм байна. Бартераар аваачаад бүтээн байгуулалтын тэр нийгмийн эдийн засгийн ач холбогдол гэдэг гоё зүйл тавьж хагаад бартерийн худалдаа хийчих. Тэгэхээр эн чинь одоо өөрөө нэг тийм бид нэр урагшлаад байгаа юм уу, ухраад байгаа юм уу? Тэр бартерыг одоо бас гоё юм хэлнэ л дээ, тэр чинь одоо value exchange энэ төр гэдэг нэг гоё нэрүүдээр хэлнэ. Тэгтэл тэр чинь зүгээр л мөнгөөр биш одоо ингээ урт хугацааны асар том хаалттай гэрээнүүд л хийл гэсэн үг шүү дээ. Энийний цаан чинь дахиад нүүрсний хулгай 2.0 дараагийн том авилга ашиг сонирхлын асар том хэрэгүүдийг баахан хүмүүсийг тийшээгээ төлөхөх эрүүгийн хэрэгт холбогдуулах, ийм л үүд хаалга нөхцөл бололцоо хөрс суурийг л бэлдүүлж өгсөн нэг ийм л хуулийн төсөл ийм нэмэлт өөрчлөлт заалтууд л орж ирж байгаа юм шиг л харагдаж байна. Одоо нөө тоглогч, оролцогчд нь өөрсдөө цөөдөд байгаа учраас асуудал байгааг ойлгож байна. Гэхдээ гэлээгээд одоо цогцрол гишүүний хэлсэнчлэн ухарч бол бид нар болохгүй. Тэгэхээр биерчээ илүү яаж идэвхжүүлэх үү? Илүү одоо олон худалдан авагчдыг ч гэдэг юм уу, оролцогчдыг бий болгох уу? Энийг өдөөх тал дээр нь илүү анхааруул зүгээр юм болов уу? За урт талаас бол яг энэ биржийн хуулийн бойкот бол явж байгаа. Уртлын компаниудаас тодорхой. Одоо энийг болиулах, за тэгээд дээрэс нь тэр одоо бүр тодорхой байгаа шүү дээ. Нөгөө даф нөхцлөөр хүргээд өгөхөр терминалаа нээж өгдөг, чингэлгээ сулж өгдөг. Дахиад бүр яаж ийм гэхэлэр 4 чингэлэг ачаад явдаг машиныг замын нөхцөл байдал гээд ганцхан чингэлэг ачиж явдгаар зохицуулт хийгээд энэ нөгөө овоолгыг багасгахгүй гэдэг энэ бодлого чинь бойкотны бодлого чинь яваалгаа. Тэр валютын нөөцний асуудал нэлээд хүндэрч гисэн. Валютын нөөц одоо цаашдаа эрчимтэй буурах энэ рисктэй валютын ханш алдах ийм рисктэй зүйлүүд байгаа учраас бид нар энэ дээр валютаар худалдаж авч бүтээн байгуулалт хийдэг биш. Өөрсдөд байгаа бүтээгдэхүүнүүдээр одоо тэр зарчим нь бартер оптик концесс маягийн энэ одоо асуудлуудыг бас оруулж ирья гэдэг ийм зүйлээр хийж байгаа. Нүүрсний үнийн уналтан дээр бид өөр ямар зохицуултууд, бодлогын шинэ реформууд хийх ёстой вэ гэдгээ ярих ёстой болохоос бид нүүрсээ зарч чадахгүй байгаа юм чи бартерч юу? Ерөөсөө бартераар л хийчих. Ийм зүйл яриад байж байгаа нь бол яг үнэхээр зохисгүй байна гэдэг энэ зүйлийг ярьж байгаа. Тэгээ бартер нь яг юу вэ гэдэг нь ч тодорхой биш. Энэний цаана нөгөө авилга, нөгөө нүүрсний хулгай чи явах гэж байгаа юм биш үстэй гэсэн ийм болгоомжлол бас яах аргагүй төрөн гарч байна. Улс төрчид ч гэсэн улсын хурлын гишүүд ч гэсэн энэ талаар бол энэ 7 хоногт улсын хурлын танхимд бол хэд хэдэн удаа ярьлаа. Нөгөө өмнөх нүүрсний хулгайгаа бид нар үнэн бодтойр зөв шударгаар нь шийдвэрлэж чадаагүй байхад дахиад нүүрсний хулгай хийх нөхцөлийг бүрдүүлж өгөх эрх зүйн орчныг нь зохицуулж өгөхгүй явж байна. Нэг өстөө үгээр хэлэх юм бол хуулийг хулгайгаар хийе гэдээ явж байгаагаас ялгаагүй байна гэсэн ийм шүүмжил бол бас яхаарахгүй улсын хурлын гишүүдийн дундаас гарлаа. Саяхан л бид 140 хүртэл ам доллараар 1 тонн нүүрсээ зарнаа, тийм боломжууд байна. Биржээр худалдаалах юм бол энэ боломж гараад ирлээ гээл шуугж ирсэн шүү дээ. Одоо болсон чинь биржээр худалдаалахаар нүүрс борлогдохгүй байна. Тийм учраас бушуухан шиг л бартер болгочихъя. Эсвэл урьдчилаад 5 цаас аваа түүнийгээ ингээд тодорхой нөхцлөөр, хөнгөлтэй нөхцлөөр нүүрсээ борлуулдаг энэ хэлбэр рүү явъя гэж. Нөгөө энэ юу гэхээр нөгөө бэлэн мөнгө тараасан. Бэлэн мөнгө тараасныхаа дараагаар буцаад нөгөө бэлэн мөнгөийнхөө шархыг нөхөх гэж үүлээ үзчихсэн. Хэдэн жил аман дээрээсээ нүүрсээ борлуулж исэн. Хамгийн хямд үнээр зарж исэн. Тэр дүүр руугаа л явъя л гэдэг ийм л зүйлийг яриад сууж байна шүү дээ. Анализ хөтөлбөртэй хамтдаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Хэд ормын зар сурталчилгааны дараа эргээд уулзцгаая. За энэ 7 хоногийн хувьд хөдөө аж ахуйн салбарын нэлээд донслогоотой. За тэр дундаа
бид яг өөрсдөө бас энэ асуудлыг бүрэн ойлгохгүй явсан ийм нэг асуудал байлаа гэж ингэж хэлье. Энэ юу юм бэхээр ноолуур ба ноолуурыг тойрсон зах зээлийн үн. Учир нь юу гэхээр жил болгоны хавар бол ноолуурын борлуулалт, ноолуурын үнээс шалтгаалж бол малчтад бухимдал, баяр баясгалан төрдөг. Энэ жилийн хувьд малчид нэлээд бухимдангуй байна гэсэн ийм зүйл яриад байгаа. Гэтэл малчид бухимдах нь биш юм л да. Энэ дээр зүгээр бид зөв ойлголтыг авах нь өөрөө хамгийн чухал байгаа. Тухайлбал юу гэхээр засгийн газар 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 380 дугаар тогтоолоор Ямааны ноолуурын боловсруулалтанд бол стандарт авах ийм шийдвэрийг тогтоолыг гаргасан байдаг. Энэ нь юу юм бэ гэхээр ноолуурыг бид нар шууд цамансан нөгөө малчтаасаа худалдан авсан хэлбэрээр шууд түүхийгээр нь гаргахгүй. Хагас боловсруулаад бүтээгдэхүүн болгоод нэмэн үрдэг шингээгээд гаргах тэр боломжийг үүсгэсэн ийм тогтоол юм. 2022 онд. Тэгээ тэр 22 онд 23 онд бол хэрэгжих 24 онд хэрэгжих байсан. Гэхдээ бид нэг жилээр хойшлуулад 2025 оны хавраас бол хэрэгжүүлэх ийм зохицуултаа болгоод ирсэн ийм тогтоол юм а. Тэгээд энэ бол Ямааны үсний агуулмж 0.3%-аас ихгүй байна гэж. Ингэж нарийн тодорхой ингэж тусгаж өгсөн нь бол бид бол Ямааны ноолуураа угаагаад хагас боловсруулсан бүтээгдэхүүн болгоод энийг нөгөө ноос ноолуурын дэлхийн зах зээл дээр тоглодог гол тоглогч нар руу зарах ийм л дүр зургийг бол хангах хэрэгтэй байсан юм. Тэгээ энэ дээр бол нэг тооцоол байгаа. Энийг бас та бүхэндээ танилцуулчих гэж бодож байгаа юм. За энэ зохицуулт орж ирснээр бол 4500 тонн хялгасыг нь ялгсан ноолуур экспортлж 2.1 ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн борлуулалт нийтдээ нэг 660 орчим сая ам долларыг олох бололцоо боломж бол Монгол улсад байна. Ноолуураасаа шүү. Ноолуураасаа. За эндээс гадна 294 сая ам доллараар бол худалдаагаа нэмэгдүүлэх боломжтой. Түүнчлэн 2200 байгаа ажлын байрыг 4400 болгон өсгөх ийм давуу боломжууд бол энэ ноолуурын энэ стандартыг хэрэгжүүлснээрээ бидэрт бий болох юм байна гэсэн ийм тооцоолыг бол 2022 онд яамнаас гаргаад энэхүү тооцоолынхоо үндсэн дээр засгийн газрын тогтоол гарч ирсэн. Тэгэхээр 2022 оны тогтоол өнөөдөр хэрэгжиж байгаа гэдгийг бид нар бас бодох ёстой. За энэ жишгийн дагуу өнөөдөр бол ноолуурын худалдан авах энэ процедур маань явагдаж байгаа юм. Тэгээ зүүн аймагуудын ноолуур бол мэдээж баруун аймагуудтай харьцуулах юм бол харьцангуй сар гаруй өмнө эрт гардаг. Тэгээ дотоодын аж ахуйн нэгжүүдийн маань хүчин чадал, санхүүгийн боломж, нөөц бололцоо нь бол зүүн аймагуудаас гарсан ноолуурыг худалдан аваад ингээд дууссан гэдэг ийм мэдээллийг бол албаныхаа өгч байна. Тэгээ зүүн аймагуудаас гарсан ноолуур бол тонн нэг 150-аас 160 гаруй мянган төгрөгийн хооронд хэлбэлзээд ингээд борлуулагдаад дууссан юм байна. Одоо бол яг баруун аймгийнхан зарим говийн аймгийнхан маань бол ноолуураа худалдаалах гээд ингээд яваад байгаа ийм дүр зурагтай байгаад байгаа юм. Тэгээд ямар ч байсан өнөөдөр баруун аймгийнхан ноолуураа зарж чадахгүй байна гэдэг бухимдал имэйл зах дээр байна. Харин яагаад зарагдахгүй байгаа вэ гэдэг дээр бол бас ойлголтын зөрүү байх шиг байна. Яагаад зарагдахгүй байгаа вэ гэхээр дотоодын аж ахуйн нэгжүүд маань өөрсдийн санхүүжилтээр ноолуур худалдан авахд тэр хүчин чадалтаа хүртсэн гэсэн үг. Тэр нь зүүн аймагуудаас гарсан буюу зүүн болон говийн аймагуудаас гарсан эхний ээлжийн ноолууруудыг худалдаад авсан. Одоо тэгвэл баруун аймагуудаас гарч байгаа малчтын самнаж ирсэн ноолуурыг хэн авах юм бэ гэж те. Ягаад гэвэл ченжүүд байхгүй. Учир нь түүхийгээр нь гадагшаага бүгд найрамд хятад ард улс руу экспортлохгүй учраас ченжүүд байхгүй. Тэгэхээр дахиад дотоодын аж ахуйн нэгжүүд худалдаж авах хэрэгтэй. Тэгэхээр дотоодын аж ахуйн нэгжүүд худалдаж авах тэр боломжийг нь олгох зохицуултыг улсын хурал Монгол банк хоорондоо ярилцаад хийсэн байгаа юм. Тэгэхээр энэ бүх ойлголтыг бас нэг авъя гэж бодож байгаа. Тэгээ Пүрэв Дорж болон гишүүн болон имэйл зах дээр худалдаачдын яриаг үзье. Бид нэр шинэ нэг мөсөн самныг 4 сарын эхний хэсэгт самнаж байгаа шүү дээ. Тэрийг өгчөөд 2 3 5 хэл юм аваач хоошоо явуултаа биш. Тэгээд за самд дуусгаад бөөндөө гэсэн чинь сүүлдээ ямар шанш байхгүй авдаг газар байхгүй болцоод уул нь нэг мөн тогтсон жишээ хүн 30-аас 50-ийн хооронд гэдээс одоо 30-50-аар авч байгаа юм ерөөсөө байхгүй. Яг авч байгаа тийм газараа нэг жишээ үн тогтоогоод явах юм бол тэр үнд үнийг заавал өндөр 60-70 гэх юм байхгүй. Ноолуур бол одоо энэ юу урд одоо ийшээ энэ зүүн тал бол аваад дуусчих шиг нэр энэ үйлдвэртэй нэг юм тэрийг борлуулчих шиг боллоо. Энэ төрлийн энэ баруун зүгэл бол байхгүй. Ерөөс авахгүй байх шүү дээ. Бүдүүн тэгэл голгол. Малчид хөрх юм дандаа асуугаал яваад байгаа шүү дээ. Тэг өгөж чадахгүй асуугаал тэг ноолуураа барил өгöd байгаа шүү. 3 сар энэ чинь 3 сарын 24 сарын ихэрл эхэлсэн шүү ноолуур.
анх үед бол 145 мөнгөд авч ирсэн шүү дээ. Тэгээ нөгөө засгийн газар чинь 7 хоногийн дараа хуралдан тий шийд гаргана гэдэг. Тэгээ тэр шийд нь гараад тэгэл ерөнхийдөө ноолор ханшуулсан шүү дээ. Ноолорын үйлдвэрүүдийг дахин санхүүжүүлсэний үр дүнд Баруун аймгаас нодон 130-аас 135 мянган төгрөгийн хооронд ноолор авч ирсэн бол энэ жил 120 мянган төгрөгөөс буулгахгүйгээр ноолор авах ийм одоо төлөв байдал харагдаж байна. За тэгэхээр ямар ч байсан баруун аймагуудаас малчдын гар дээр байгаа ноолорыг бол дотоодын аж ахуй нэгжүүд бүрэн худалдаж авах энэ боломжийг бол Монгол банкнаас тодорхой хэмжээний санхүүжилтийг шийдвэрлээд гаргалаа гэдэг ингээ хэлчих болох юм. Тэгээ зөрүү болоод энэ бүх асуудлууд нь зохицуулагдаад явна. Цаашдаа бид Монгол улс ер нь жилдээ нэг 10,000 орчим тонн ноолорыг бол зах зээл дээр гаргаж ирдэг байгаа. Монгол улс. За энэнийхээ нэг 7,000 орчим тонныг нь бол шууд түүхийгээр нь борлуулцдаг байсан. Нөгөө имэл зах дээр чинь ченжүүд чинь шууд худалдаж аваад 170-60 мянган төгрөгөөр шууд худалдаж аваад тэрийг ачаал хятад руу гаргаад зарчдаг байсан гэсэн үг л дээ. 3,000 тонныг нь бол хагас боловсруулах болон эцсийн бүтээгдэхүүн хийх хэлбэрээр Монгол улс тодорхой хэмжээний нэмэн өртөг шингэсэн ашигтай ийм орлогыг олдог байсан байгаа юм. Тэгээ одоо болохоор 10,000 тонноо 10,000 гуулангийн дотоддоо хагас боловсруулахын хагас боловсруулъя, бүтэн боловсруулахын бүтэн боловсруулъя гэдэг ийм зүйлүүдийг яриад байгаа. Энийхээ хүрээнд ч гэсэн тодорхой хэмжээний ахис дэвшлүүд бол өнгөрсөн хугацаанд гарсан байна. Монгол улсын засгийн газрын энэ ноолорыг хагас боловсруулаад буюу угаагаад гаргах энэ шийдвэр гарсантай холбоотойгоор дотоодын аж ахуй нэгжүүд маань угаах үйлдвэрүүдийн тоогоо нэмсэн байна. Хүчин чадлуудаа өсгсөн байна. Хөрөнгө оруулалтуудаа нэмсэн байна. Нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүдийг дэлхийн зах зээл дээр худалдаалах боломжуудыг бий болгосон байна. Тэгээ энэ бүх тооцоолын үндсэн дээр бол нэг 520-с 660 сая ам долларыг бол зөвхөн ноолорын зах зээлээс Монгол улс олох боломж бүрдээд байна гэдэг энэ зүйлийг бол хүн сүдэн аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас гаргаж байгаа юм. Тэгээ ноолорын экспортыг хязгаарласан уг шийдвэр бол үнэндээ бол хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүнийг 440 сая ам доллароос 2 тэрбум ам доллар руу хүргэх энэ нөхцөл бололцоог бол бүрдүүлж байгаа гэдэг ингээ хэлж байна. Бид нар хуучин 10,000 тонн ноолор бол хавар олгон Яманаас самнаж гаргадаг байсан. Тэрнийхээ 70-аас 80% нь шууд түүхийгээр нь зарчдаг. Үлдсэн 20-30%-ийг бол хагас боловсруулад за 10 хүрэхгүй 0.1% нь бүтэн боловсруулад ингээд дэлхийн зах зээл дээр гарахаар 200 орчим сая ам долларын орлогыг олдог гэсэн. Энэ ингээд цаашаа хэрвээ улам хөгжөөд явах юм бол 2 тэрбум болж өсөх 10 дахин өсөх ийм бололцоо бодлогын тооцоол бол яа харахгүй байгаа учраас юм болгоныг түүхийгээр нь гаргаад явах вэ. Дотооддоо бас боловсруулдаг болёо. Тэгэхээр энэ бүхнийг шийдъя л гэдэг ийм гац гаргалгаа явж байгаа. Мэдээж анхны жил учраас алдаа оноо байж таарна, асуудал үүсч таарна. Энэ бүхнийг тодорхой хэмжээнд зохицуулж байна л гэдэг ийм тайлбарыг өгч байгаа. Энэ самнах хүчин чадлаас болж ерөөсөө энэ үн унахгүйгаа ер нь бол хятадын ченжүүд орж ирэхгүй байгаас болж энэ бас жоохон баг зэрэг үн унж байгаа шүү. Тэгэхээр энэ жил монголчууд бүгдээрээ малчид бүгдээрээ одоо төвчье. Бүгдээрээ одоо Монголдо ноолороо самдаг болгоод ингээд гарах юм бол хойдон жилээс ихтэй Италиас тэр Францаас дээрээс нь Хятадаас самдаг үйлдвэрүүд орж ирээд эндээ нэмэн өртөх бий болгоод гаргаад явах юм бол нөгөө инквайр сайдын гэлсэнчлэн 700 тэрбум төгрөгийг дотооддоо авчулдаг ийм боломж гарч ирж байна. Тийм учраас манай малчид минь нэг 10,000 төгрөгөн дээр төвчээд тэгээд одоо энэ жил одоо нэг 10,000 төгрөгөөр унаа байс тэгээд зарим нэгэн зардлаа хэмнээд одоо энэ Монголдо үйлдвэрлэлийг бий болгож ноолороо дэлхийд даяар 50% үйлдвэрлэдэг мөртлөө үнэ тогтоож чаддгүй энэ байдлаа буцааж бид нар өөрсдөө үнэ тогтоодог энэ одоо эрүүл орчныг авчраа гэдэг ийм л уриалгыг гаргаж байна. Тэгэхээр дэлхийн энэ текстил буюу ноолорын зах зээл дээр ер нь хэн ямар гол тоглогчнор байдгийм бэ гэж тий. Ер нь 2021-22 оны энэ дүн мэдээнүүдээс харах юм бол нэг 110 орчим сая тонн тийм амтны гаралтай ширхэг тооцох юм бол бүтээгдэхүүнүүд бол бас яхаарахгүй энэ дэлхийн зах зээл дээр борлогддог байсан байна. За тэр дундаа ингээд ноолорын зах зээлийг аваад үзэх юм бол Монгол улс бол нэг 48 орчим хувийг нь бол ноолорын зах зээлийн түүхийн эдийг бол хангадаг. За бүгд найрамдах хятад ард улс бол 50%-ийг нь үлдсэн 2%-ийг нь бол бусад улсууд хангадаг ийм л дүр зурагтай байна л да. Тэгээ Монгол улс бол энэ ноолорын зах зээл дээр бол яхаарахгүй том тоглогч. Бид ноолорын зах зээлийн 48%-ийг буюу 10,000 орчим тонн
ноолуурыг зах зээл дээр бол гаргаж ирж байгаа. Тэгээ энийгээ бол боловсруулад бүтээгдэхүүн болгоод ингээд зарах юм бол нэмэн өртөг шингээгээ зарах юм бол ашиг орлого бол нэлээд өндөр болох ийм тооцоолуудыг л гаргаж ирээд байна л та. Тэгээд Монгол улс нийт бэлтгэсэн ноолуурынхаа 70-80% зөвхөн угааж, за 10 орчим хувийг бол самансан байдлаар экспортлж, 10 гаруй хувийг бол бэлэн бүтээгдэхүүн болгоно борлуулах эхний ээлжийн ийм зохицуултууд байгаа. Тэгээ энэ жилийн хувьд болохоор нэг 70-80%-ийг самнаад баг зэргийн нэмэн өртөг шингээгээ зарна. За үлдсэн 10%-ийг бол арай дахиад боломжийн нэг нэмэн өртөг шингээгээ дунд болгоод, за 10%-ийг бол эцсийн бүтээгдэхүүн болгоод ингээд экспортлох ийм л бодлогыг бол барьж байна. Хэрвээ энэ тооцоололоороо зөв явж чадах юм бол бид нар бол бүгд найрамд хятад ард улс руу түүхэн эд нийлүүлэх биш, харин Европын улсууд руу шууд тодорхой хэмжээний том бүтээгдэхүүн болсон илүү нэмэн өртөг шингэсэн нөгөө Орос олдгүй байсан ашгаа олох ийм боломжийг бол нээж авах ийм боломжтой бололцоотой болж байгаамаа. За нэхэмдийн салбарын нийт экспортын 90 гаруй хувийг бол Ямааны ноолуур дангаараа эзэлдэг гэдгийг бас бодох хэрэгтэй. Манай улсад угаасан ноолуурын хялгасыг нь ялгах буюу самнах 40 гаруй үйлдвэр бол одоо хүчин чадалтайгаар ажиллах тэр нөөц бололцоогоо өнгөрсөн хугацаанд бүрдүүлээд авчихсан. Тухайлбал 43 үйлдвэр, за 6017 тонн самансан ноолуур гаргах хүчин чадалтай байсан бол одоо 11,000 тонныг гаргах ийм нөөц бололцоотой болоод өөрөөсөө бол нийт дотоодынхоо нийт бүтээгдэхүүнүүдийг бүрэн боловсруулах ийм боломжтой болж бол хүчин чадлуудаа нэмэгдүүлээд ингээд нөөц бололцоогоо нэмэгдүүлсэн энэ жилийн хувьд бол дотоодын аж ахуйн нэгжүүд маань ноолуураа худалдаж аваад эхэлсэн гэсэн үг ээ. За одоо нэмэлт санхүүжилтийг Монгол банкнаас шийдэх юм бол Баруун аймагуудын малчтаас гарч ирсэн энэ ноолуур бол шууд борлуулагдаад 140-50 мянган засаар бол зарагдах боломж бүрднэ гэдэг энэ зүйлийг ярьж байгаа. Хэрвээ эх жилээс энэ жилдээ ингээд энийг нэг зөв голдролд нь оруулаад хийж чадах юм бол эх жилээс бид нар ноолуурын зах зээл бол зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүд рүүгээ нөгөө ноолуураа худалддаг. За нөгөө дотоодын аж ахуйн нэгжүүд маань авсан ноолуураа боловсруулад, хагас боловсруулах, бүтэн боловсруулад, бүтээгдэхүүн болгоод дэлхийн зах зээл дээр худалдаалдах. Эндээсээ бид нар 600, 700 өссөөр бод 2 тэрбум ам долларыг олдог ийм л нөхцөл болцоороо явахын төлөө ажиллаж байна гэдэг энэ зүйлийг ярьж байгаа. Тэгэд мэдээж хэрэг түрүү хэлсэнчлэн ажлын байрны хувьд болохоор 2200-га ажлын байр 4400 болоод нэмэгдэх, 2 дахин нэмэгдэх ийм тооцоолыг бол гаргачихсан ийм боломжууд байна. Тэгээ эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа 10% цаашдаа бол 30-40% руу хүрэх ийм бололцоо ч гэсэн байгаамаа гэдэг ийм л тооцоолыг бол гаргасан байна. Тэгэхээр ингээд ямар ч ноолуурын зах зээл гэдэг бол ченжүүдээс хамааралгүйгээр зохицуултыг хийж байгаа. Энэ нь эргээд өнөөдөртөө малчтын бухимдлыг төрүүлж байгаа боловч цаашдаа бол илүү боломжуудыг нэмэгдүүлсэн. Дээрээс нь дэлхийн зах зээл дээр бид нар бас нэг улсаас биш нийт улсуудаас хамааралтайгаар өөрсдөө нөлөөлтөөр ийм тоглогч болох боломжоо нээсэн. За бүр дахиад харах юм бол орлого мөнгө нь бол илүү өсөх ийм болцоог нээсэн ийм л дүр зургууд ажиглагдана гэдэг зүйлийг бол хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэр яамнаас тооцоог нь гаргаад байгаамаа. 7 хоногийн онцлог үйл явдлуудыг үзэх та бүхэндээ томилон үзүүллээ. Эх 7 хоногт энэ цагт уулзлаа. Баяртай үзэгчтэй.